Энэ удаагийнхаа бичлэгээр Black Mirror цувралын 1-р бүлгийн 2-р ангийг нь довчлон ярьж өгөхөөр сонголоо. Энэ бол алс ирээдүйн ертөнц. Гэхдээ хинч байхыг хүсэмгүй тийм л уйтгартай ертөнц. Өглөөний 7 цаг 30 минут. Хаашаашаа 3 алхам шахуу давчих өрөөнд биеийн гих залуу сэрнэ. Технологи өндөр хөгжсөн байгаа нь түүний давчин өрөөний 4 хан тэр жигтэй дэлгэц угаагаас харагдах ба цаанаа л үхмэл мэдрэмж мэдрэгдэхээр биеийн шүршүрт орохтооч тэр шүдэ вахтач тэр өөрт нь байх 15 сая онооны багахан хэсгийг ашиглана. Шүдэ вах зураа хардаг тойл нь хүртэл ухаалаг. Одоо цагт YouTube-ийн премиумгүй хэрэглэгчдэд зар сурталчилгаа албадан үзүүлдэхтэй адил биеийн хүсээгүй байсан ч насан туршидчдын нэвтрүүлгийн сурталчилгаа түүний толин дээр автоматар гарсаар. Төвөгтэй нь автоматар гарч ирэх энэ сурталчилгааг алга болгохын тулд бас л оноо төлөх шаардлагатай. Бэлэн болсон биеийн жихвч зүгээд дуу тоглоулахад хүртэл түүний онооноос хасагдах бөгөөд энэ ертөнцид ер нь юу ч хэрэгэлсэн бүх зүйлс уг оноогоор л хэмжигдэнэ. Ажилдаа явах цаг боллоо. Биений ажлын талбар бол ундаг дугуй. Тэрээр энэ ундаг дугуйг жийж захилгаан үүсгэх ёстой ба хийснэрээ авах зарчмаар тэрээр дөрөөжийн захилгаанаа үүсгэж хариуд нь баг багаар оноо цуглуулна. Түүнтэй адил дугуй жиих олон хүн энэ зааланд байх бол дугуй жийж чадахгүй бусад нь цэвэрлэгчийн ажил хийдэг. Ерөнхийдөө бол ажилчаа ангид хамаарч дугуй жий. Үгүй бол доод түвшинд харьяалагдаж хог цэвэрлэгэх хоёр зам л тэдэнд бий. Дугуй жих үедээ урд байх дэлгэцийг харж юу ч үзэж эсвэл тоглож болно. Гэхдээ бас л таны онооноос хасагдана. Би энэ зүгээр л дугуйн зам унаж байгаа хүний дүрсээ тавих бол зааланд байх бусад хүмүүс хөгжим тоглож эсвэл инээдмийн шоу үзнэ. Үдийн хоолны цаг болоход биеийн автомат хүнсний машинаас нэг ширхэг алим бас лаз уух зүйл захиалав. Гэтэл уух юм нь гарч ирдэгч алим нь гарч ирсэнгүй. Энэ үед түүнийг ажиглаж бас шохорхдог Swift гэх бүсгүй. Машин хаяа гацдаг юм гэд алимыг нь авч өглөө. Гэтэл биеийн түүнтэй танилцахын оронд баярлалаа гэж хэлчихээд алимаа идэн суув. Биений ажлын өдрөө ерөнхийдөө ингээд л болоо. Өглөө эртлэн босож, өдөржин дугуй жигээд оройн өрөөндөө очиж тоглоно, эсвэл нэвтрүүлэг үзнэ. Хаяа тасралтгүй дэлгэцэн дээр нь гарч ирэх насан туршидчдын нэвтрүүлгийг үзэх бөгөөд энэ тохиолдолд өдөржин хурааж цуглуулсан бүх оноо нь үрэгдэх жишээтэй. Түүний уйтгартай амьдрал нэг л өглөө өөрчлөгдөв. Учир нь тэр ажилдаа явах үедээ анх удаа АБ-тэй таарна. Би бараг анхны харцаар л дурлсан гэхэд болно. Ажил дээр очиход өчигдөрхөн дугуй жийж байсан бүдүүнээр одоо цэвэрлэгч болж доод ангилал руу буурсан байх бөгөөд биений дэргэд дугуй жийдэг даастын гэхээр өнөөх ангилал буурсан бүдүүн эрийг гадуурхана. Биеийн угаалгын өрөөнд бие засах үедээ өглөө нь таарсан АБ-г дуулж байгааг сонсов. Биенийг гараа угаах үед АБ ч гэсэн гарч ирээд гараа угааснаар энэ үед тэд анх удаа харц солилцлоо. Биеийн түүнд маш их татагдчихсэн болохоор хөвгөлтэй байгаарэ хэмээн шинээр ажилд орж байгаа АБ-тэй яриа өдөхөд АБ ч нэг их дургуйцалгүй хүлээн ав. Ядаж байхад үргэлжлүүлэн яриа өдөх завдал өгөлгүй. Өнөөх насан туршидчдын нэвтрүүлгийн сурталчилгаа гэнэт гарч ирснээр би эвгүй байдалд орно. Энэ цагаас хойш биеийн өөрчлөгдөж арай илүү амьдралд дурлах шиг боллоо. Ажлын үеэр АБ-тэй харц солилцох нь хэвийн үзэгдэл болж нэг удаа АБ-гийн захиалсан алим гарч ирэлгүй гацснаар биеинд төрүүлж хөдлөх боломж олдов. Биеийн Swift-ийн зааж өгснөөр гацсан алимыг автомат машинаас гаргаж өгснөөр АБ-тэй ярилцаж эхлэнэ. Тэдний яриа эрүүл хоол буюу алимнаас эхлээд АБ-г нь дуулах чадвар хүртэл үргэлжилж биеийн чи гайхалтай хоолойтой байсан гэж хэлэхэд АБ ээж энэ дууг зааж өгсөн гэдгийг хэлв. Би энэ огт бодлогүйгээр чи hot shot шоунд оролцоод үзээч гэж хэлэхэд АБ инээж ямар ч боломжгүй шүү дээ гэж татгалцахад би эсрэгээрээ АБ-г чадна гэдэгт итгэлтэй байлаа. Hot shot нь авьяасныг илрүүлдэг 3 шүүгчтэй шоу юм. Гэсэн ч АБ үүнд арай боддоор хандаж нэгт би чадахгүй, хоёрт шалгаруултанд шаардагдах 12 сая оноо байхгүй гэдгийг хэлв. АБ хүмүүс hot shot шоунд оролцохын тулд идэх хоолой хасаж хэрэглээгээ хэдэн сараар тансны эцэстэл уг оноог цуглуулж чаддаг. Тэгэхэд би яриаг нь таслаад би чамд тэр оноог бэлэглэе гэлээ. АБ зочирдож тэр оноогоо өөртөө зарцуулаа гэд санаа зовно. Биений ах нас барахдаа өөрийн 15 сая оноогоо түүнд өвлүүлсэнийг тайлбарлаж тэрээр уг оноог зөв зүйлд зарцуулмаар байгаагаа хэлв. АБ энэ оноогоор өрөөгөө томруулж эсвэл өөр эд зүйлс авч болно гэдгийг сануулхад биеийн
Хэзээ ч эд зүйлс болон илүү хэрэглээний талаараа бодож байгаагүй гэдгээ хэлээд сүүлийн нэг жилд тохиолдсон хамгийн сайхан зүйл бол Абигийн дуулж байгааг сонссон тэр мөч байсан гэдгийг ойлгуулна. Энэ мэтэр биеийн сайтар ятгахсны дараа Абич зөвшөөрч тэд маргааш нь хамтдаа hot shot шоу руу очиж бүртгүүлэхээр тохиролцов. Оройн биеийн өрөөндөө ирээд hot shot-д оролцох тасалбарыг худалдан авах гэхэд 12 саяас 15 сая болж өссөн байлаа. Гэсэн ч тэр огтхон ч хэрэгэлзэлгүй шууд л худалдаж аваад Абид бэлгэлэхэд Аби баярлаж өгнсэлт илгээн. Одоо биэнд 7000 оноо үлджээ. Hot shot шоуны хүлээн авагч эхлээд Абиг бүртгэж аваад дараа нь биений гаран дээр оролцогчийн гэр бүлийнхэнд зориулсан стикерийг нааж өгөв. Стикер ихтэй 2 сарын дараа гихтэл өөрөө хууларч алга болдог ажээ. Hot shot шоунд оролцох хүсэлтэй маш олон хүмүүсийн дараалал бие Аби хоёрыг ухтах бөгөөд тэд бүгд дугуйж их ажил хийхгүйгээр од болохыг л хүсдэг хүмүүс. Hot shot шоуны ажилчид цаанаа л хүйтэн харьцаатай байх ба тэд оролцогчдтой яг л хинч биш юм шиг л харилцсан. Абиг тайз руу гарахын өмнө түүнд сандрал дарах ундаа өгснөөр Аби ганцхан удаа сорж үзэхдээ л хөвж байгаа мэт мэдрэмж түүнд мэдрэгдэв. Ингээд Абигийн ээлж болоход тэр өөрийн дуугаа дуулж үзэгчдийг алмаар болно. Шүүгчид түүнийг сайн дуулж байна гэж магтдагч төгс биш байна хэмээн шүүмжлөв. Эндээс шүүгчдийн дэсхийн аргагүй зан авир ил гарч тэд Абиг авьяастай бас үтсгэлэнтэй гэж саашааж байгаач дуучин болох юм бол амжилт олохгүй хэмээн сэтгэл санаагаар унгаана. Шүүгч нар дуучин болох тэнэг мөрөөдлөө орхиод насан туршидтын салбарт орох юм бол жинхэнэ од болж тансаг амьдрах болно. Чиний оронд наачин зогсохыг мянган бүсгүйчүүд хүсэж байгаа. Гэх мэтээр шахалтууд Абиг тасралтгүй бөмбөгдөж ядаж байхад тайз руу гарахын өмнө уусан тайвшруулах ундаа Абиг шийдвэр гаргаж чадахгүй зомби болгож орхижээ. Аби тусламж хайсан харцаараа биен рүү харах гэхэд hot shot шоуны ажилчид биенийг тайзнаас холдуулсан байлаа. Одоо Аби ганцаараа. Энэ үед Грейс шоуг үзэх үзэгчид үүнийг хий гэх зэрэгээр орилох бол шүүгчид Абиг бараг л сонгогдсон нэгэн гэж толгойг нь угаасаар. Эцэст нь Аби шийдвэрээ гаргаж хөөрхий бүсгүй насан туршидтын нэвтрүүлэгт орохыг зөвшөөрнө. Өдөр хоног өнгөрч Аби секс бэлэг тэмдэг болж байхад биеийн өмнөх уйтгартай амьдралаа үргэлжлүүлж хоосон мэдрэмжийг тэн амьдрсаар. Түүний дурлаж бас хайрлаж байсан эмэгтэйг одоо хүссэн болгоно нь үзэж болно. Нэг өрөө биеийн өрөөндөө тоглоод сууж байтал өнөөх гайтай насан туршидтын албадан сурталчилгаа дэлгэцэн дээр нь гэнэт гарч ирэх бөгөөд биеийн урдын адил сурталчилгааг үзэхгүй гаргах гэхэд түүний оноо хүрсэнгүй. Сурталчилгаан дээр шинэхүү од Аби нэгэ эртээ янаглаж байгаа талаар гаргахад биеийн нүрээ буруулах гэсэн боловч бүх хан дээр нь Абигийн царай үзэгдэнэ. Улмар биеийн хаалгаа нээж өрөөнөөсөө гарах гэхэд сурталчилгааны үеэр хаалга автоматар түгжигддэг нь тодорхой болов. Галзууртлаа урлах биеийн хяналтаа алдаж ханаа нүдэж эхлэхэд түүний галзуурлын эцэст дэлгэцэн ханаа эвдэрч шалаар нэг хагарсан шилнүүд хөглөрнө. Биеийн томхон шилний хэлтэрхийг шүүрч аваад гаран дээрх Абигийн стикерийг авах гэж байтал доохон талд нь Абиг тайз руу гарахын өмнө түүнд дуулгасан мансар уулдаг сорултай ундааны сав харагдав. Би нэг зүйл шийдсэн бололтой бодолд автана. Маргаашнаас нь биеийн ажил дээр хамгийн түрүүнд очиж оройн хамгийн сүүлд гэрэлүүгээ буцах болов. Тэр дасралтгүй дугуйжийн оноо цуглуулах бөгөөд нэгхэн нэгжээр аван шүдээ угааж бусдын үлдээсэн хоолны үлдэгдлийг идэж байлаа. Заримдаа автомат машинд гацаж үлдсэн алимыг отож байгаад идэж оройн ямар ч хамаагүй бүжиглэнэ. Цаг хугацаа өнгөрч биений оноо эргээд 15 саяд хүрлээ. Тэрээр оноо нь 15 саяд хүрсэн тэр мөчөд дугуйж ихэ зогсоож hot shot шоунд оролцох тасалбар худалдан аваад өнөөх том шилний хэлтэрхийг өмднийхээ ард нуулаа. Биеийн hot shot шоун дээр очиод өөрийн ээлжээ хүлээн зогсох ба түүний ээлж ирэхэд масруулах хундаа өгөх гэсэн ажилтанд хандан надад аль хэдийн өгчихсөн гэж хэлээд гэрээсээ авчирсан хоосон ундааны саваа харуулна. Тайзан дээр гарсан хойноо биеийн бэлдэж байсан хэрэгцээгүй бүжгээ бүжиглээд төгсгөл хэсэгт нь нууж орж ирсэн шилний хэлтэрхийг гаргаж ирэв. Биеийн шилний хэлтэрхийг өөрийн хүзүүндээ тулгаад ойртох юм бол гол судсан огтлон шүү. Намайг хэлэх зүйлээ хэлтэл хинч зогсоох ёсгүй хэмээн шүүгч нар руу харав. Нэг шүүгч нь зүгээр л өөрийгөө алаачтай. Надад ойртсон бол би чамайг гүйцэх байсан юм гэж байхад эмэгтэй шүүгч биений үгийг нь сонсох хүсэлтэй байлаа. Сүүлчийн шүүгч биений үгийг сонсохыг зөвшөөрч бид чамд анхаарлаа хандуулж байна. Тэгэд ярьж эхлэеч гэснээр биеийн өөрийн үзэл бодлоо хүүрнэж эхлэв. Би урьдчилж бэлдсэн үггүй.
Гэхдээ нэг зүйлийг л мэдэж байна. Та нар энд байгаа хүмүүсийг хүн гэж хардаггүй. Зүгээр л хэрэгжилж дуустдаг материал гэж үздэг. Хуурамч зүйлсийг бидэнд байнга тулгасаар жинхэнэ эрх чөлөөтэй үтсгэлэнтэй бүхнийг устгаж байна. Бид мөрөөдлөө хүртэл худалдаж авдаг болсон. Бидний амьдрал утгагүй тойрог болж хуурсан. Тэгээд миний үнэхэр үнцэнтэй гэж бодсон ганц зүйлийг хүртэл та нар бохирдуулж инээдэн болгочихлоо. Та нарт хандаж хэлэх үг байна. Тонилж үз. Хэмээн өөрийн дотор хуралдсан бүхэл зүйлсээ ил гаргалаа. Гэтэл гайхширсан шүүгч нэгийг ухаарсан мэт. Чиний хэлсэн эдгэр үгс хот шот анх эхэлсэн цагаас хойш надад мэдрэгдсэн хамгийн хүчтэй зүйл байлаа. Гэхэд үзэгчд уухайлж орилолдоно. Үүгэрч зогсохгүй ийм зүйлийг л үзэгчд хүсдэг гээд би энд 7 хоногт 30 минутаар 2 удаа яг ийм стрим хийх санал тавив. Энэ бүхэн биений сэтгэл зүрхнээс гарсан гашуун үгс байсан бол шүүгчдийн хувьд контент болж харагджээ. Шүүгч нар түүнд ийм санал тавьж байхад гэрээсээ үзэх үзэгчид бит хэлж байсан үүнийг хий гэх ухаагаар биенийг ятгасаар. Уг явдлаас хойш олон өдрийн дараа биений ажилдаг байсан дугуйн зааланд хүмүүс өмнөх шигээл дөрөөгөө жийсээр. Биений хажууханд дугуйж идэг байсан Дастин урд дахь дэлгэцээрээ олон шоу сольж үзэх бөгөөд тэдний нэгэн дээр нь бүрч дорцсон байдалтай насанд хүрэгчдийн шоуга хийсээр л байгаа харагдана. Дастины хажуухан талд өөр нэгэн эр стрим үзэх бөгөөд түүн дээр нь биеийн хүзүүндээ шил тулгсан байдалтай өнөөхөл тайзан дээр ярьж байсан шиг зүйлсийг өгүүлнэ. Дараагийн 7 хоногт уулзцгаая. Хэмээн стримээ дуусгах биеийн хаашаа 3 алхам өрөө бусsaa. Нилээдгүй тансаг байранд амьдардаг болсон нь харагдах бөгөөд тэр өөрийн хүзүүнд тулгаж байсан шилээ чамин савнд хийгээд хаав. Би жимсний шүүс хийж уухтаа маш том цонхоор гадагшаа ширтэн зогсох бөгөөд цонхоор харагдах байгаль бодит мэт боловч үнэндээ зүгээр л байгалийн хиймэл дүрсэн юм. Энэ удаагийн анги ямар санааг илэрхийлж байна гэж та бодож байна вэ? Сэтгэл хэсэгт өөрийн бодлоо бичээрэй.